За бүгдээрээ сайн байцгаана уу. За бичлэгийг маш их бодлаа. Тэгээд одоо нэг бас нэг шинэ бичлэг хийх гэж байна. За энэхүү бичлэг нь ямар байсан бэхээр гол шууд одоо гол агуулгатай ороод явъя. За Div Summit гэдэг одоо хөгжүүлэгчд гэдэг өрөөтэй явдаг байсан одоо юм конференц арга хэмжээ болохоор жил болгон болдог. За тэгээд энэ жилийн арга хэмжээнд дээр би оролцох байж байгаа тараахан оролцож хамжаагүй. Тийм болохоор түүгээр ярих байсан. За энэ ч бас гэхдээ бас юм айгу хурцтай хөгжиж байгаа. Энэ 3 сарын өмнөх бас ийм контентээр ингэж баяжуулагдсан байгаа юм PPT гэсэн үг. Тэгэхээр энэ ч нэ яг юу ярих байсан бэ гэхээр ерөнхийдөө энэ хиймэл одоо энэ IT гэдэг нь одоо хиймэл оюуны 90 үед ер нь хэрхэн сурах вэ? Ямар одоо челленж байх уу? Ямар боломжууд илүү гарах уу? Ер нь одоо сурах хэрэгтэй хэрэггүй юу? IT мэргэжлүүд нь яаж байгаа вэ гэдэг маш олон ийм асуулт айгу хүмүүст их төрж байгаа. Тэгэхээр энэ чинь энэ тухай ярих гад судалсан зүйлээ одоо ийшээ оруулаад бичсэн байгаа. За яг түүнд ярих тэнд одоо яг Div Summit-ээр ярих чийсныг бодох юм бол одоо YouTube зориулж болохоор би зарим зүйлийг маш энгийн бас тэгээд илүү нэг сурагч хүүхдүүд рүү бас ингэж зарим слайд нь чиглэсэн байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. За ингээд мэдээллийн технологи ирээд хэрхэн одоо IT-д суралцах вэ гэдгийг одоо илүү үзцгээе. За өөрийгөө одоо миний YouTube дээр гарч байгаа болохоор танилцуулаад авах шаардлага байхгүй баг. Үүнийг алгасаад явъя. За ерөнхий агуулгын хувьд бол иймэрхүү 4 агуул гаргасан. Эхнийх нь болохоор AI chatbot ба хүний тархины хөгжил. За тэгээ хоёр дахь нь болохоор IT болон софтвер инженерийн хөтөлбөр болохоор хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ? За тэгээ дараагийнх нь болохоор junior инженер, софтвер инженерүүд одоо шинээр сурах одоо хүмүүсийн AI-ны үед одоо хэрхэн дасан зохицох вэ? Хэрхэн одоо цаашаа амьд үлдэх вэ гэдэг ийм зүйл. Дараагийнх нь болохоор дүн толон одоо асуулт хариулт гэдэг иймэрхүү байдлаар явсан байгаа даа. Тэгэхээр одоо хэдүүлэн дээр асуулт хариултын юм явж болохгүй болохоор хэрвээ асуулт байх юм бол энэ коммент хэсэг дээр доор бичээд үлтэйгээр би бүгднийг уншдаг, бүгдэнд нь хариулах тас боломжтой. Уусаа асар их асуулт ирэхгүй болохоор гайгүй гэсэн үг. За хамгийн ихнийх нь болохоор одоо чатбот ба хүний тархины хөгжил гэдэг одоо нэг ийм зүйл байгаад байгаа. Тэгэхээр энэчнээс жижигхэн судалгаа одоо төлөвлөх юм бол MIT сургуулийн судлаачид одоо 4 сарын турш 54 оюутан дээр ийм судалгаа хийж үзсэн байгаа. EEG гэдэг одоо ийм тархины одоо ийм идэвхжлийг одоо хэмждэг ямар нэгэн өвдөлт байхгүй аюулгүй ийм арга байдаг. За тэгээд энэчнээс хороо GPT ашигласан одоо бүлгийн тархины холболт хамгийн сул гарсан. За ингээд ChatGPT ашиглаад ингээд одоо олон зүйлийг одоо ажиллаа хөнгөвчлөлтөд хийдэг иймэрхүү зүйлс хүмүүсийн айгу сул гарсан. Эхэндээ гайгүй жаа сүүл рүү улам сул болсон байгаа даа. Илүү санаа зовоосон зүйл нь юу вэ гэхээр одоо AI-с салсны дараа эн чинь бас судалгаа хийх гэдэг 54 оюутан одоо судлуулагч одоо оюутнууд бол ингээд судалгааны субъект бүгдээрээ ингэж айгу их идэвхтэй ашигласан баг шүү. Үүний дараа эргээд энгийн амьдралд орсон ч гэсэн одоо тархиныхан тухайн одоо үйл ажиллагаанд буцаж хэвийн байдалтай ороогүй байгаа. За тэгээд энийг болохоор таны мэдхэн үр гэж нэрлэсэн. Одоо ингээд судлаачид бол ингэж нэрлсэн байгаа даа. Тэгэхээр энэ чинээс бас нэг юм харагдаж байгаа. Яг ингээд зөв ашиглахгүй байх юм бол энэ маань эргээд хүний тархинд бол асар их сөрөг нөлөөтэй зүйл болох нэ гэсэн үг. За гол санаа гэдэг нь иймэрхүү хэдэн зүйл байгаа даа. За одоо жишээлбэл энэ чинь гол санаан дээр хүний тархины одоо хөгжиж байгаа үе гэдэг зүйл байдаг. За тарих хөгжиж байгаа үе буюу залуу хүмүүст. Одоо залуу гэдэг нь одоо надаас залуу тэгээ бүр ингээд залуу хүмүүс хэлээд байгаа. Сурагч оюутнуудыг одоо аль болох өшөө одоо хэлээд байгаа. Тэгэхээр LLM-ээс хэд хамаарах нь болохоор санахой тэгээ баримтыг цэгнэх одоо чадвар за тэгээ төсвөр хатуужлыг судруулаад явчихдаг. Тэгэхээр тарих хөгжиж байгаа үед одоо LLM-ээс хэд хамааралтай болох нь асар их хортой гэсэн үг. За тэгэхээр ялангуяа сурагч нарт одоо жишээлбэл би яг ингээд өөр нэг газар бас нэг иймэрхүү зүйлийг одоо юм сонсоод ингээд байжсэн чинь монголчууд тий ингээд улсаас ингээд явуулж байгаа нэг юм юу байгаад байгаа. Улсаас явуулж байгаа нэг юм оюутан сурагч одоо сурагч нар жоохон баг ингээд дундаа ингээд сурагч нарт зориулсан юм хиймэл оюуны сургалт юм уу хиймэл ингэж юу вэ гэдэг таньдаг юм улсаас явуулж байгаа юм байгаад байгаа юм л да. Тэгэнгუთ тийшээ очиод ингээд би дараагийн ихтгэлээсэн тэгээд өмнөх хүнийхээ яриаг сонссон чинь ерөөсөө л яг ингээд нэг одоо дунд ахлага ингээд өгдөг бие даалт тэгээ газар зүүн хичээлийн бие даалтыг одоо Хөвсгөт аймгийн тим юм судлаад иймэрхүү юм хий гэдгийг Cloud AI төгөөл ийм бэлэн PPT гаргуулж аваад за ингээд болоо энэ бол хиймэл оюуны агуу их ашиглалт одоо юу гэдэг ингээд цаагаа авчдаг. Тэгээ би айгүй нөгөө дараагийн ихтгэл дээр байсан ч гэсэн түүнийг бас зүгээр одоо ингэ чимээгүй чадахгүй хүүхдүүдээ эн чинь юм байдаг шүү гэдэг бас нөгөө талаас нь тайлбарсан. Тэгэхээр энэ хиймэл оюуныг бас зөв талаас нь тайлбарлахгүй бол эргээд энэ хүүхдүүд дээр бол тэр хүүхдүүд бол асар хортой зүйлийг бол хэлж байгаа. Тэгэхээр хэд хамааралтай болох нь санахой баримтыг цэгнэх чадвар айгүй сулрах нь байна. Тэгээд эсвэр хатуужл айгүй сулраа явчихдаг. Ингээд тогтож ингээд суухгүй ингээд ерөнхийд энэ одоо энэ сошиал хэрэглээ, сошиал чих юм уу юу гэх ухаалаг утасны одоо иймэрхүү хэрэглээнүүд чинь болохоор ингээд хүний одоо юм одоо анхаарал төвлөрлийг сурвалжуулдаг гэдэг судалгаа аль үжи 19 он 20 оноос эхэлж гараад одоо хүртэл бүр улам батлагцаар хүчтэй гарсаар л байгаа даа.
Тэгэхээр энийг бол Монголын бас тарих судлаачд бас ярих болсон нэг сэдвүүдийн нэг. За дараагийнх нь суур чадвар бүрэлдэхүүр үе. За ялангуяа энэ дээр дунд ангийн болон бага ангийн хүүхдүүдэд уцас хичээл дээр ашиглуулах одоо хит их одоо илэлэм ашиглаж бие даалт хийх зэргийг одоо хориглох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхийн тулд яах вэ гэхээр багш нь өөрөө бас түүнийг мэддэг байх. За хүүхдүүдэд энийг бол ChatGPT хийчихнэ. Гэтэ бид би чамд ийм зүйлийг өглөө. Энийг болохоор ингээд өөрөө бодоод ингэж хийн шүү. Энийг гэхдээ яг энэ яг хаанаас үүснийг ChatGPT-ээс чи асуучаарай ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ингээд хослуулж багш нь өөрөө ингэж удирдах явах одоо шаардлагатай гэсэн үг. За одоо тэг жишээлбэл суур чадвар бүрэлдэхүүн ихээр одоо хідэн шин чанартай одоо нэг алхамтай байна. Эхнийх нь болохоор асуудлыг уншиж ойлгох. За ингээд уншаад ингээд ойлгож байгаа. Нэгдүгээрх нь уншаа ойлгож байна. Хоёрдугаарх нь болохоор өөрөө санаа дэвшүүлээд ургуулan бодох. За уншиж ойлголоо. Ойлгоод санаагаа дэвшүүлээд ургуулan бодлоо. За тэгээ алдаа хийх. Одоо оролдож үзэх нь тий оролдож үзээд алдаа хийх. Тэгээд түүнийг шалгах гэсэн одоо зүйл байна. Тэгэхээр AI нь болохоор энэ бүх одоо шатыг алгасуулж өгдөг гэсэн хүний. Тэгэхээр энэ суур чадвар бүрэлдэх үед үүнийг асар их хэрэглэх нь одоо суур чадвар бүрэлдэх үеийг алгасч чинь гэсэн үг. Тэгэхээр асар хортой зүйлүүд энийг. Тэгээ эдгээр шатууд нь болохоор сэтгэлгээний чадамжийг одоо бэхжүүлж өгдөг болно суур чадвар байх нэ. Тэгэхээр энэ ихний хоёр шат гэдэг бол ялангуяа одоо дунд баг одоо баг дунд ахлах болоо оюутан залуус айгүй их одоо бас нэг анхаарал тавьчвал их зүгээр. Тэгээ хэв шинжийн хараат байдал гэдэг нь болохоор яг л нөгөө нэг ChatGPT-ээс зөвхөн бүтэц асуудаг байсан бол одоо бид бүхэн ч гэсэн заримдаа тийм болох гээд байгаа. ChatGPT-ээс эхлээ зүгээр бүтэц асуугаал ингээл хөнгөх юм асуудаг байсан бол дараа нь шууд эцсийн үр дүнгийг бидэд бичүүлээд аваад copy paste хийдэг болцсон байдаг. Аль үжээ одоо энийг үзэж байгаа та бүхэн бас тийм болцсон байх юм бол эргээд бас бодоорой. За би нэг зүйлийг энэ одоо видеоныхаа турш 2 3 удаа хэлнэ. ChatGPT болон GPT хиймэл оюунд бодлогын даалгавар одоо даалгавар өгөхөөс өмнө заавал өөрөө маш сайн бод. Хангалттай хугацаанд ботчоод дараа нь түүнтэйгээ зөвлөлдөөрэй. Тэг шууд үнээс ирсэн хариултыг бити одоо аваад ах юм бол одоо тархихаа хэдүүлээ. Одоо яг фитнестэй адилхан шүү дээ. Ингээ гүйч ингээд хийгээд байдаг те. Хийхгүй байх юм бол ингээ болчин унж манаад ингээд багасаад чадамжаа алдаад байдаг. Яг түүнтэй адилхан тархиос ингээ ажиллаж илүү их одоо илүү хүчтэй байдаг л гэсэн санаа хэлээд байгаа. За тэгээд дүгнэх санаа буюу AI нь болохоор цооцоологч биш, багш биш. AI бол хамтрагч гэдэг байдлаар хэлээ хамтарч үзээ ядуу ажиллаж явах хэвээр. Хамтрагч гэдэг нь болохоор чи өөрөө бодох үүрэгтэй хിവэрэ байна гэдгийг л хэлж байгаа шүү. Тэгэхээр чи бодгоо байлна гэсэн үг юусоо биш. Энэ бол хамтрагч гэсэн үг. За тэгээд энэ дээр айгүй олон саяных дээр айгүй удажлаа. Энийг гэхдээ ерөнхийдөө та бүхэн манаас ойлгосон байх гэж бодож байна. Тэгэхээр дараагийнх нь болохоор хөтөлбөрүүдийн шилжилт буюу дэлхийн өнцөг болон бүртлэхээр компьютер сайенс одоо хөтөлбөр бүртгүүлж байгаа одоо хүмүүсийн тоо 8.1%-аар буурсан. Тэгээ энэ болохоор бүх одоо мэрэгжлүүдийн дундаас хамгийн өндөр уналт болох нь гэхээр болсон гэсэн үг. Эсвэргээр зарим сургуулиуд яг ингээд нэг шинэлэг хөтөлбөрүүдэд жоохон шинэлэг агуулгаар баяжуулаад илүү их 8-аас одоо унсан хувиас нь бүр давсан хэмжээний олон одоо оюутан хийсэн тохиолдол бас гарч байгаа гэсэн үг. За нөгөө талаараа бас AI инженерийн зардлын тоо болохоор 75 дахин нэмэгдсэн. Зарлагын зарын тоон 75 дахин нэмэгдсэн. Юу болоод байгаа юм бэ? Энэ хөтөлбөр устж байгаа юм уу? Яаж байгаа юм? Гэх юм бол энэ бол ховсын өөрчлөгдөж байна гэсэн үг. Устж үгүй болоогүй. Ховсын өөрчлөгдөж байгаа. Софтвер инженерийн ур чадварыг огт мэдхгүйгээр хиймэл оюунаар юм бичүүлээд яг ингээд эцсийн бүтээгдэхүүн гараад тэр нь айгүй тийм амжилттай явна гэдэг тохиолдолд ер нь айгүй хэцүү. Ер нь асар хэцүү. Яг хөө ингээд болох нь болно. Гэхдээ тэр хүртэлх гаргаж байгаа зардал айгүй өндөр болно. Тэгээд өөрөө хийсэн юм мэдэхгүй байх гэдэг чи өөрөө асар их зардалтай болно. Доторх жижиг агуулга алгоритмуудаа ингээд янзлан засч шинжилэн дайруулж одоо оптимайз хийх боломжгүй байх гэдэг чи өөрөө асар том дутагдал. За одоо болохоор энд ингэж бас нэг юм одоо юм доктор хүн хэлсэн байгаа. Би одоо бүгдийг AI-аар хэлээдэг. За тэгээ бүтээмж болохоор 3 дахин нэмэгдсэн. За яг энэ бол ингээд тухайн бас нэг жилийн өмнө хэлсэн үг байгаа. Гэхдээ жилээр өрхгүй ч магадгүй. Гэхдээ 3 дахин нэмэгдсэн. Одоо бол 4 5 ч болно. Гэхдээ энэ зөвхөн би AI-гүйгээр юу хийж байгаагаа мэддэг болохоор л ийм үр дүнд гарч байгаа гэж. Тэгэхээр бүтээмж гэдэг одоо тийм бүтээмж гэдэг зүйл маань өөрөө ийм л оюунаар хэлгсэн ч гэсэн би өөрөө юу хийж байгааг мэдж байгаа болохоор энэ ч гарч байгаа гэж хэдүүлээ ойлгож явах. Ёстой гэсэн үг. За тэгээд энэ яг миний өөрийн одоо уншиж судлаад өөрийнхөө бодсон зүйлээр одоо би ингээд янз бүрийн нэг 10 жилийн хөтөлбөр юу босруулж үзлээ. Их сургууль дээр 10-аад 11 10 гаруй жил 10 жил ажиллаж үзлээ. За тэгээд сургуулийн одоо нөгөө академик байж үзлээ. За тэр бүх хугацаанд ажиллаж байгаа хийж байгаа бүх 18 жилийн хугацаанд бүгд нь софтвер инженерийг бол тасрахгүй хийгээд ирсэн. За тэгэхээр олон талаас судалж байгаа. Энийг гаргаж ирэх гэж бас маш олон зүйл болж байгаа. Энэчнээс яг ингээд тэнцвэртэй сурах арга барих юм бол энэ байх юм бол их зохимжтой гэж үзээд байгаа. 50% нь
суур онол. За зарим ингээд одоо нэг сургалт мургалтын төв ч юм уу ингээд юун дээр ингээд яхаар суур онолгүйгээр зөвхөн шууд одоо нэг бод практик гэдэг одоо эцсийн шатны бүтээгдэхүүн хийдэг одоо бэлэн одоо лего тоглоом өсөрж байгаа юм шиг зүйлүүдийг сургаад явуулцдаг. Одоо яг ингээд үндсэн чадварт юун дээр суух вэ гэхээр суур онол нь 50%, компьютерийн ухааны гүн ойлголтууд, алгоритм, өгөгдлийн бүтэц, объект хандлах програмчлал, тодорхой хэмжээний сүлжээний мэдлэг ер нь энэ програм авч амар төвөгтэй байхгүй ингээд масар олон юм төвөгтэй зүйл байгаа гэсэн. Тэгэхээр ер нь ялангуяа оюутнуудад одоо нэг үсч оюутнууд хандж хэлэхэд эхний 1 2 3 семестр ер нь AI ер нь бити ашиглаар нэг л ашиглаад эхлүү тэгэл бодлогын даалгавраа гаргаад тэгэл ерөөсөө л айгу тийм үндсэн тийм тархич нь ер нь код програмчлал гэдэг чинь яагаад вэ гэхээр хүн асуудал шийдэх, асуудлыг олох, шийдэх, тестлэх юм чадруудыг нь айгу их сайжруулад байдаг байхгүй. Одоо ингээс хараараа гүн одоо тест одоо юу бичдэг хүмүүстэй код мод бичдэг хүмүүс амьдрал дээр ч гэсэнтэй асуудлуудыг хандахтаа бас ингээд яаж хийж байгаа хэвтэйхэн зөв аргуудыг олоод ингээд яваад байдаг. Тэгэхээр суур онол одоо математик бол 50%. За бодит практик гэдэг зүйл нь болохоор бас 30%. За энэчээс яг жинхэнэ одоо их сургууль заадгүй бас нэг юм байна шүү дээ. Яг ингээд тэгсэрний ажлын байран дээр хэрэгтэй болдог гол олголтуудыг одоо бодит практикийн төслүүдийг real world төслүүдийг 30% нь одоо оруулаад өгөх хэрэгтэй. Тэгээ 20% нь болохоор AI-аар одоо хэрхэн тэр сурсан зүйлсүүдээ ашиглаад айгүй гоё ингээд одоо хийж юм бүтээгдэхүүн гаргаж болох вэ гэдгийг яах хэрэгтэй гэсэн үг. Одоо сурах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ AI болохоор тарих хүн ажиллахаас өмнө ашиглавал хориотой буюу тарих эхлээд гүнзгий бодсны дараа бид нэр AI даалгавар өгөх хэрэгтэй. Харин тарих бодсны дуусны дараа AI ашиглах юм бол хамгийн зөв одоо AI-ийн одоо хиймэл оюуны хэрэглээ олно гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө сургалт нэг иймэрхүү явуулах зохиомжтой. Тэгээ энэчнээс би бас нэг юм сүүлийн 2 3 жилийг туршиж байгаа нь яг одоогийн байдлаар их сургуулиудын хөтөлбөр өөрчлөлтөн гэдэг зүйл нь айгүй хэцүү байхгүй. Ингээд ингээ бодлогын хороогоор орно, яамаар орно, тэт гэдэг. Одоо энэ жилийн эсэлд авсан хөтөлбөр бол 4 жилийн дараа л өөрчлөгдөнө. Айгүй ингээд ийм удаан ажиллалтай явдаг гэсэн. Тэгэхээр энэ одоо яг одоо ийм хиймэл оюун хурдан хөгжсөн байгаа цагт энэ 4 жилийн одоо зүйлийг 1 жилд багтааж ур чадварыг нь олох боломж байгаа гэсэн үг. Маш зөв заах юм бол. Тэгэхээр энэчнээс би яг их сургууль одоо хичээл зааж явахдаа яг иймэрхүү байдлаар заачвал их зүгээр дээ гэсэн зүйлсүүд байдаг. Тэрийг багтаа 1 жилийн бас хөтөлбөр босруулж гаргаж байгаа. Тэгэхээр 1 жил гэдэг нь хүний амьдралын 3 жилийг хэмнэх боломжтой. Яг ур чадварыг бол олгочно гэдэг байдлаар явж байгаа. За тэгээ зах зээлийн өөрчлөлт бол одоо маш эрэлттэй нөх юм бол одоо машин learning engineer, DevOps, full stack developer илүү одоо нэг front back гэж бас бол full stack. За тэгээд илүү back-end engineer, тэгээд одоо илүү одоо нэг digital шийдэл мэжилт одоо хиймэл оюуны ёс зүйн мас зүй гэдэг зүйлсүүдийг одоо мэддэг бас мэрэгчлүүд одоо явж байна. За тэгээ шинээр болохоор одоо agentic AI буюу шинэ үүрэг мэрэгжил одоо үүсэж байгаа. AI engineer, prompt engineering, AI tool trainer. За тэгээд хиймэл оюуны алга хиймэл оюун assisted developer гэдэг бас шинэ ажлын байрууд бас зах зээл дээр гарч ирж байгаа. За буурж байгаа нь бол мэдээж одоо body development юу нэ те CRUD үйлдэл basic кодууд, одоо manual тестийн гар тестүүд, template based дизайнууд, энгийн документлах гэдэг ажлууд бол бүгдээр хиймэл оюунд нүүдээр инхвээр хийдэг болсон байгаа гэсэн үг. За нэг иймэрхүү байдалтай явж байна. За тэгээ junior одоо девелоперуудын ажлын байр 2022 оноос одоо 20%-аар буураад байгаа. Stanford-ийн одоо EDP-тэй хамтарсан одоо судалгаан дээр бол ингэж гарсан байгаа. Гэхдээ энэ софтвер инженерийн мэргэжид үгүй болно гэсэн үг шаарна. Тархиа сайн одоо бэлтээгүй хүн гიშгэгдэж байна л гэсэн үг гэж одоо энэ тул томьёолж байгаа. За тэгээд хүн одоо ирээдүйд бол одоо суур эрдэм маш сайтай нэмэх нь AI-ыг багжаа олгож ашиглаж чаддаг хүмүүст хамгийн нээлттэй байгаа гэсэн үг. Энэ бол шилжилтийн үе гарч байгаа. Тэгэхээр бол энэ их сургуулиудын энэ хөтөлбөр бол байхгүй болохгүй гэдэг л юм санааг илтгэж гаргаж байгаа гэсэн үг. Ер нь энэ их сургуулиуд үгүй боллоо гэдэг янз бүрийн л хүн ярьдаг. Тэгээд болоогүй шүү дээ. Янз бүрийн л зүйл одоо хувьсан өөрчлөгддөг. Бүх мэргэжил ерөнхийдөө хувьсан өөрчлөгдөж байгаа харах юм бол айгүй амархан төлөвлөд одоо зөндөө юм гарч байна. Математикийн маш олон хүнд бодлогуудыг дороо бодцдог болцсон байна. Тэгсэрний математикч байж л байна. Бизнес эдийн засгийн шийдвэрийг одоо энэ хиймэл оюун гаргах үг бол маш сайн одоо тооцож гаргаад. Гэтэ хүн эцсийн шийдвэр гаргаж байж л байна. Им ч юуг орлох юм уу? За ингээд иймэрхүү байдлаа. Гэтэ энэ хувьсж байгаа. Илүү юм лүү дасан зогцсон байдлаар хүн өөрөө түүнийг өөрийгөө битгэх стол болж байгаа гэсэн үг. За тэгээд AI-д хэд хамааралтай болох нь болохоор GPS ашиглаад газрын зураг уншиж одоо чадахгүй болсонтой адилхан гэсэн үг. GPS ингээд газрын зураг дээр ингээд direction заалгаад ингээд явсаар байгаад ингээд дэлгэж тавьдаг цаасан газрын зураг одоо ашиглаж чадахгүй болчихж байгаа. Тэ жинерод болохоор суур код бичих чадварыг хязгаарч сайн хөгжүүлэхгүй болчиход байгаа гэсэн үг. Өшөөний даваа суул тал нь.
суурь чадвараа ерөөсөө хөгжүүлэхгүй. Тэгээд нэг гоё дизайн хийсэн юм гаргасан гэдэг нэг юм хүн болж өөрчлөгдөж байгаа. Харин сениор инженерүүд аажмаар чадвар алдах бас эрсдэлтэй. Хит их одоо тухтай бүст байх юм бол аажмаар чадвар алдах эрсдэлтэй. Тэгэхээр айгүй гоё олон номуудыг би дараагийн үн дээр өөрийнхөөс номуудыг бас танилцуулна. Айгүй том номууд байгаа. Тэгэхээр алгоритм, clean code, clean архитектур гэх зэрэг байдлаар гоё гоё номууд байдаг. Гэх зэрэг маш олон номууд байгаа. Тэгэхээр энэ номноос юм сурна гэдэг. Ер нь бол ChatGPT-гээс бол энэ бүтэн ном уншсан юм шиг мэдлэг гаргаж авахын тулд асар л их одоо ингэж харилцаж асар их явж ил явна. Гэтэ хүнд тгий ChatGPT-гээс ийм их мэдлэг авах тийм юу байхгүй. Төвчээр ер нь байхгүй. За тэгээд жуниор за энийг хэдүүлээ алхсан авчтай Anthropic 2026 оны хийсэн судалгаа байгаа. Одоо би ингээд видеон дээр харуулсан болохоор энийг бол ингээд явчих. За тэгээ эрэг баас хөргөнөлөө насны ангиллал IBM энтер гэдэг энийг бас идэл алхасчээ. За энийг алхасаад энд нэг юм байгаад байгаа тий. За тэгээ дүгнэлтээ хэдүүлээ шууд ярьчих. За дүгнэлт нь болохоор бодох AI ашиглахаас өмнө заавал өөрсдөө бодоорой. Тэг би нэг 3 дахь хэлж байгаа. Мөн эцсийн шийдвэрийг заавал өөрөө гаргаарай гэж. За дараагийнх нь болохоор сурахтаа хамгийн хүнд бүхнийг сурахыг хичээ. Бодлогод асуудлыг жижигээс нь том хүртэл задлж одоо бүгдийг нь шийдэж шинжилгээг хичээгээрэй. Тэгээд тасралтгүй буюу ажлын байран дээр тасралтгүй суралцаж шин зүйлийг судлаарай. Хүн айгүй амархан яадаг шүү. Тэг тухтай өстэй байгаад тэгээд ингээд яачаараа өөрийгөө хөгжүүлэх айгүй хурдан зогсоочдөг. Тэгээ энэ бол тархины үед надад ч байна, танд ч байна. Тэ чамд ч байна айгүй тийм зүйл байгаа даа. Тэгэхээр өөрийгөө хүчгүй одоо хүчээр айгүй явах хэвээр одоо хийлгэж явах хэрэгтэй ч гэх юм. Тэ хүн тийм амар тийм жаргалтай байхад зөв зориулагдсан бүтээгдэхүүн биш үү, тэ. Ингээл одоо би бол ядарсан ч гэсэн заавал өдөр болгон сонирдгаараа сонирхол тасглаа гээл. Тэгэл ажиллаа хийх хэрэгтэй бол тэгэхээр цагтаа хийгээл цаг дуусгах гэсэн таскаа дуусгаал явна. Тэгээд ерөнхийдөө эдгээр талдууд нь болохоор таныг AI-г сайн ашигладаг нь хин бэ, хин нийцнэ гэдгийг одоо мэдрүүлдэг, чадварлаг доктортой өсөж чаддаг. За амжилттай хадгалдаг инженер болоход энэ 3 чадвар танд туслана гэсэн үг. За тэгээд миний нэг бас нэг юу байгаа ажил дээр ямар ажилтаа одоо ямар хүнтэй хамтарч ажиллах вэ гэхээр одоо миний хиймэл оюун дээр 100 мөр код бичүүлдэг биш. AI-ийн бичсэн 100 мөр кодноос 5-10 алдаа олцдог хүнийг бол ажилтах нь хамгийн зохимжтой байна гэсэн үг. За тэгээд би нэг ийм гарын авлага өөрөө яг ингээ мануалаар орчуулж гаргасан хиймэл оюун ашиглагүйгээр орчуулж гаргасан байгаа даа. Гэхдээ энийг би яг нэг хэвлж болон яг нэг эцсийн бүтээгдэхүүн болгож редактор тач дуусаагаа болохоор нийлт бас тайхгүй байгаа даа. Энийг мэдээж олон нийтэд мөн адил үнэгүй бас хүргээд бичлэг болгоод тэгээд доор татах линкийг тавиад явна гэсэн. Тэгэл ингээл чадах юм хийгээл хүмүүст бас амьдарч явах цантай өгөөжтэй байхыг хүсэж явж байна да. За анхаарлаа тусанд баярлалаа. Баяртай дараагийн бичлэгээр уулзъя. Нэг утгагүй арах хаа.